За fx ба түүний уруу функцүүдийн графикийн огтлолтын цэгүүдийн хоорондох зайг олъё. За яг энэ болгон дээр шууд уруу функцийг нь олж байна. Тэгэхээр уруу функц олъё. Уруу функц олохын тулд бид нэр яах вэ гэхээр энэ функцийг ингивч 3x дээр нэмэх нь 6. За уруу функцийг олох гэж байгаа учраас x, y-ийг үүргийг солих буюу y гэж бичгийн хооронд x-ийг x гэж бичгийн хооронд y-ийг бичнэ. За эндээс бид ямар нэгэн байдлаар y-ийг олох ёстой. За хоёр талыг нь энэгээр үржүүлчих юм бол 3xy нэмэх нь 6x тэнцүү 2y дээр нэмэх нь 7 бол. За y-ийг олох гэж байгаа учраас y тэрнүүдээ нэг талд нь гаргаад y-гүйнүүдээ нөгөө талд нь гаргачих. Тэгэх юм бол ийм болно. За тэнцвүүнүүдийн зүүн гар талаас нь y-ийг хаалтнаас гаргах юм бол ийм болно. Хоёр талаас нь хоёр талыг нь 3x-ээс нь 2 туучих юм бол y тэнцүү 7-оос 6x хуваах нь за ийм болно. За тэгэхээр a-гийн оронд бол 6-г тавих юм байна. B-ийн оронд 7-г тавих юм байна. C-ийн оронд 3-ыг тавиад D-ийн оронд хас 2-ыг тавина гэсэн үг. За одоо энэ хоёр функцийн огтлолтын цэгүүдийн координатыг нь олно. За энэ бол 1-р хэсэг нь явагдаад үсчлээ гэсэн үг. Одоо 2-р хэсэг. За ер нь бол хоёр функцийн огтлолтын цэгийг олохын тулд энэ хоёр функцийн хооронд нь тэнцвүүлдэг. За тэгээд энд олсон байгаа функцээ энэ функцтэйг тэнцвүүлээд огтлолтын цэгийг олж болно. Эсвэл арай амархан арга байж болдог. За тэрний юу вэ гэхээр уруу функцүүд огтлцохдоо y тэнцүү x гэсэн шулуун дээр огтлцдог. Тэгэхээр эндээс бид нэр шууд fx тэнцүү x гэсэн тэгшгэлийг бодоод огтлолтын цэгүүдээ олж болно. За энийг нь уруу функцийг хичээл дээр тодорхой байж байгаа тэрийг нь орж үзээрэй. За тэгэхээр 2x дээр нэмэх нь 7-г хуваах нь 3x дээр нэмэх нь 6 гэдгээ x-тэй тэнцвүүлнэ. Хоёр талыг нь 3x дээр нэмэх нь 6-аар үржүүлэх юм бол 2x дээр нэмэх нь 7 тэнцүү 3x-ийн квадрат нэмэх нь 6x болно. За эндээс мэдээж бүгдийг нэг талд нь гаргачих юм бол за ийм болох нэ. За энийгээ дискриминатор бодсон ч болно. Эсвэл үржигдхэн болгон задлаад бодсон ч болно. За миний хувьд бол үржигдхэн болгон задлуулаарай амархан байгаа учраас ингэж бодъё. Хасах нь 3x нэмэх нь 7x-гээ салгачих юм бол x-ээс хасах нь 1 3x дээр нэмэх нь 7 гэж задрах юм байна. Тэнцвүүдэг. За эндээс юу болох вэ гэхээр нэг шийд нь хасах 3-ны 7 гэж гарч ирнэ. Нөгөө шийд нь x тэнцүү 1 гэж гарч ирнэ. За тэгэхэд түрүүний ярьсан энийг дахиад саная. Энэ нэрийн огтлолцлын цэг бол y тэнцүү x гэсэн шилуун дээр орчдөг учраас y1 тэнцүү хасах 3-ны 7 y2 тэнцүү 1 гэж гарч ирнэ. За тэгэхээр y-ийн оронд хасах 3-ны 7 f-ийн оронд мөн адилхан хасах 3-ны 7 за g-ийн оронд 1 h-ийн оронд 1 байна гэсэн үг. За хоёр цэгийн хоорондох зайг олохын тулд мэдээж хэрэг x1-ээс x2-аа хасна. За би шууд чэйжээр өвчих юм бол хасахын нэмэх нь болоод 3-ны 10 гарах юм байна. За энэнийг квадрат. За нэмэх нь нөгөөх нь бас адилхан 3-ны 10-ийн квадрат болно. Тэгээд гадна талаараа язгууртай. За эндээс бол мэдээж 3-ны 10-ыг үржих нь язгуур дор 2 гэж гарч ирэх юм байна.
За энэ бол Яши мянган бодлоготой холбоотой бодлого. Тэгээ энийг сайн ойлгож аваад мянган бодлогоосоо ороод софтлаад автаж болно. Нэг дэвштраад өөр хөлбөрт, нэг дэвштраад өөр хөлбөр хэмжлэг төсвөлгүй олон удаа хөлбөр гаргаад давтаад шалгуулж болно. Одоо шалгах гэсэн энэ төвчөн дээр дараад зөв бодолд нь ороод тэгээ өөрийнхөө бодолтой тулгаж үзээд юун дээр алдсан байна. Ямар алдаа гарч ийнэ гэдэг засаад явах боломжтой.